Өөтул хүүхдийн тас гэрлэгч. Баянзүрх дүүрэг маань нийт Баянзүрх дүүргийн 28 хорооны 0-16 насны хүүхэд бол хүүхдийн 2 дугаар шатлын тусламж үйлчилгээг бол манай эмнэлэг үзүүлдэг. За яг өнөөдрийн байдлаар хүлээн авахар ирж байгаа хүүхдийн тоо харьцангуй их. Одоо жишээлбэл өчтөр бүтэн сая өдөр их чинь 24 цагийн дотор 238 хүүхдний хүлээн авахар бол ирсэн байгаа. Тэгээд дээр тасаг манай тасаг 130 ортоо тасаг өнөөдрийн байдлаар 230 хүүхэд байжгаад за 60 хүүхэд гаргаад за хүүхдээ бол харьцангуй бол цөөрсөн байгаа. За ер нь хэлэхэд бол сүүлийн 7 хоног бол хүүхдийн ачаалал нэмэгдэх хандлагатай, хүлээн авахар ирж байгаа хүүхдийн тоо ихсэх хандлагатай ийм байна. За насны хүүхдүүд бол 2 сараас 5 насны хүүхдүүд бол нэлээд дээр илүүтэйгээр өвдөж байна. За энэ жилийн хувьд бас онцлог гэхэд бол цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүд за сургуулийн бага насны бага ангийн хүүхдүүд одоо 7 настай 8 настай хүүхдүүдийн өвчлөл бол харьцангуй ихсэх хандлагатай байна. За амьсгалын замын өвчин бол уушгины хатгалгаагаар хөндөрч за амьсгалын дутагдал, тархины хүчил төрөгчийн дутагшил, за бронх агчлалтын шинжтэй, уурсан боолой бөглөрчлөлтийн хам шинжтэй хүүхдүүд бол давмгаал ирж байна. За ялангуяа бага сартай 2 сартай 3 сартай 5 сартай хүүхдүүд бол анхаарах нь бол хүүхдүүд нэлийн хөхөрч уйлгансан байдалтай. За толгойн зовёр ихтэй, амьсгал бөглөршөлт, амьсгал шуугилтын хам шинжүүд бол тод ирж байна. За эцэгчүүдийн анхаарал бид нар бас юу хэлэх вэ гэхээр нэгдүгээр ирж байгаа хүүхдүүд гэрээрээ 4-5 хонцсон. За дураараа бол гэрээрээ нэгдүгээр талан буруулах юм замраагүй хэрэгэлсэн. За гэрээр антибиотик замраагүй хэрэгэлсэн ирж байгаа. За сүүлийн үед ингээ харж яхад бол хүүхдүүд ялангуяа цагийн тариануудыг гэртээ эхэлсэн тий. Цифазолины групп тэгээд цифазолины цефалоспорины бүр 2-3 дахь групп руу орсон. Ялангуяа цифатаксин, вантаксимыг бол гэрээрээ 10 сая 15 сая хийчихэд тэгж орж ирж байгаа. За яг энэ томоо бол улирлын чанартай бол ихсэж байгаа. За 10 сарын дундаас эхлээд ер нь томоо төс төвчнүүд эхэлж байгаа. Одоо бол яг томоогийн дэглэлтийн үйл арай эхлээгүй. Гэхдээ томоо бол ихсэх хандлагатай байна тий. Энэ бол ирж байгаа үйлчлэгчдийн тоогоос л хүлээн авахар ирж байгаа хүүхдүүдийн тоогоос л харагдаж байгаа. За бид нар бол хүүхдүүд нэгдүгürt ирээд эмнэлэг твтэд гарч байгаа шүү дээ тий. Эмнэлэг твтчийн хоорондоо бид нар бол хүүхдүүдийг аль болохоор ханиадаас яаж урьдчилан сэргийлэх вэ тий. Тэр аргуудыг бол эцэгчүүдэд тэр зөвлөмжүүдийг өгж байгаа. За гарахт бол эцэгчүүдэд гараад нэгдүгээр төрхийн эмчийн хяналтанд өргөжлүүлээд ямар юм уу гэдэг энэ зөвлөмжүүдийг бол өгж байгаа. Одоо жишээлбэл хүүхдүүд гэрээрээ эмнэлэгт үзүүлэх гээд ирж байхад бол нэг айлын 2-3 хүүхэд байхад нэг хүүхдээ гэртээ гарах хөнгө болохоор давхар ингээд авчирч ирдэг. Тэр нөгөө нэг хажууд нь байгаа эрүүл байгаа хүүхдүүд бас давхар халтур авах тийм магадлал айгүй өндөртэй байдаг. За дээр нь ингээд хөвтөж байгаа хүүхдүүдээр эргэлт ирдэг штэ. Эргэлт ирж яхад бас давхар нүг эргэлт ирэхдээ нүг эрүүл хүүхдүүдэд авчирч хамт ингэж одоо тэ эмнэлэг рүү хүүхдүүдийг авчирч бас ингээд эргэлт ирээд байгаа нь бас энд бас нэлийн бас хэцүү тэ буцаад нөө эрүүл хүүхдүүд мань халдвар авах гэдэг ийм бас аюул бол гардаг. За тэгээд цэцэрлэгийн хүүхдүүд ч гэсэн гэртээ жишээлбэл хархан байхгүй гэдэг утгаараа ханиатай хүүхдүүдийг цэцэрлэг сургууль руу бол эмийн уулгаад ингээ явуулаад идэг. Тэр нөгөө нэг цэцэрлэгт байгаа нэг ангид байгаа 50-аас 60 хүүхдүүд бол халдварлах магадлал айгүй өндөртэй учраас энэ дээр бас нэлийн бэрхшээл бас гардаг юм. Мэргэжлийн эмчтэй сэхний нэг хүүхдийн яг жилийн хавтай лах. Насан туршид муу амжаа. Тэг явуулж байгаа. За энд ингээд бор болгоны тамгалууд нь бол хангалттай. Тэгээд телемедицинтэй манайх. Бүр баг зогссон хөлт орж ирсэн юм батбараад нь аваад одоо хөөрхөн тас руу гарцсан байж байна. 14. Ослоо зүгээрээ болдог. Сагаад дөрөв цагийн телемедицин
Орж ирж байгаа юм. Цэвэрхэн ямар вэ? Цэвэрлээ байггүй сайн дээ. Яг юм уу дэлгэцэн өрөөнүүд. Юу вэ? Юу вэ? Надад бүгдээ өгдөг. Яг намайг өгсөн. Алин нэг солих засаар алин үсгээ. Юусоо томд хөрөж явсан. Соо үгүй. Яа. Бүх солих шнэ. Юусоо юм. Чи юм чинь зөвхөн амсах болсон юм шүү дээ.